Сайн байцгаана уу? Усан аймгийн 2 дугаар цогцлол сургуулийн багш энэ жаргал байна. За, та нарт би зургаар унших талаар туршлага солилцъя гэж бодлоо. Энэний гол зорилго нь 1-р үгийн нөөцийг нэмэгдүүлэх, 2-р хос эрхийг зөвлөд сурна, 3-р цифрын нөлөөлөл сурна. Боловсролын сайдын 2007 оны 7-р сарын 31-ний өдрийн туршилт гарч манай улс 2007-оос 2008 оны хичээлийн жилээс эхлэн 6 настай хүүхдийг 1-р ангид эсвэлэн сургах болсон билээ. Энэ үеэс эхлэн хүүхдийг 5 настай байхаас нь сургууль үлдэхийг шаардлага СУЭБ болон эцэг эхчүүдийн дунд урган гарсан билээ. Харин 2005-аас 2006 оны хичээлийн жилээс 7 настай хүүхэд 1-р ангид элсэн суралц болсон. Үүнээс өмнөх жилүүдэд 8 настай хүүхэд 1-р ангид элсэн суралцдаг байсан юм а. 6 настай хүүхдийг сургуулийн орчин үйл ажиллагаанд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх гол хөдөлгөгч хүч нь мэдээж бага ангийн багш билээ. Амжилттай уншуулж өчөө сургахын тулд 2 удаа 1-р анги авахдаа зургаар уншуулах аргыг хэрхэн ашигласнаа тайлбарлая. Ийм үйлдэлийг дамжуул заахад тухайн ангийн хүүхдийн 87-аас 90% нь 1 удаагийн заалтаар өсгөхөд тогтоодг нь ажиглагддаг. Уншиж сургахад тулгуурлах түгээмэл бэрхшээлүүдийн нэг нь хос эрхийг буруу дуудах явдал. Жишээ нь айг, ай, ойг, ой гэж дуудах явдал түгээмэл байна. Үүнд эцэг эхчүүд ихэнхдээ буруугаар дуудаж зааж өгдөг явдал их нөлөөлдөг. Нэг ангийн эцэг эхийн бараг 80 гаруй хувь нь ингэж буруу зааж өгдөг байна. 3, 6, 8, 9-ийн цифрыг андуурах явдал сургалтын хавцад элбэг ажиглагддаг. Судлаад үзэхэд эдгээр цифрыг тэмдэглэж турсан ойролцоо байдаг. За, өсөг үзээгүй байхад зөвхөн зураг ашиглан 2 үетэй үг, холбоо үг унших нь үеэр уншиж сурах суур болдог. За, эдгээр зургийг ашиглан самбар, самбуу, гарч идэн, хөл бөмбөг гэх мэт үгсийг уншиж болж байна. 2-дугаарт нь зөвхөн их шиг үсэг ба зураг ашиглаад 1-3 үетэй үг уншиж болно. Үгийг үеэр хэлж сурна. Цаашид үгийн утгыг мэднэ. Сэтгэн бодох чадвар нь ч хөгжинэ. Цээжээр бичиж сурахад маш их хялбар болдог. Энд гарч байгаа алимаа, солонгоо, нараа, сараа гэх мэт цагаан толгойн эхний үед элбэг тохиолддог хүмүүсийн нэрийг эрт уншиж сурах нь цаашид хурдан уншихад чухал нөлөөтэй байдаг. Зураг болон их шиг үсгийг ашиглан гэрээ, машина, цагаа гэх мэт үгсийг үүсгэж үгээрээ өгүүлбэр зохиолоо сурна. Цифр болон зураг ашиглан 2-3 үетэй үг үүсгэж уншуулах нь үгийн нөөц нэмэгдүүлэхээс гадна уншихад хэцүү олон үетэй хүнд үгсийг амархан уншиж сурах ачаал бүгдэлтэй байдаг. Жишээ нь 9 үйлээ, 4 үйлээ, 8 уулаа, 5 уулаа гэх мэт 3 үетэй үгийг ч уншиж болж байна. Мөн зөөлөд тэмдэгтэй үг уншиж сурна, цифр дэв дуудаж сурдаг. Эхэндээ 1-р ангийн сурагчдын бараг 90-95% нь 6-г 6, 3-ыг 3, 4-ийг 4, 10-ыг 10 гэх мэт буруу уншиж бичдэг. Энэ алдаанаас сэргийлнэ. 8 морь, 6 хонь, 3 зав, 9 тах гэх зэргээр зөөлөд тэмдэгтэй үгсээ зөв уншиж сурна. Мөн эр эмэгний ийг уншиж сурна. Хүүхдийн нүдэнд анх удаа харахад эр эмэгний ийтэй үг их судан тусдаг бөгөөд уншихдаа эргэлзэж эхэлдэг.
шинэ дугуй, нүдний шил, гарын хуруу гэх мэт үгсийг эрд уншиж сурах нь цаашид эр эмэгний эт үгсийг уншиж сурах суур болдог. Хос ихшгээ зөв дуудсан нүдэл нь урт тус богино ихшгийг зөв ялган дуудаж нүдлээгүйгээс болж л цээж бичигт их алдаа гаргадаг. Оймод эмгэг ой их мэтээр уншиж болно. Зөвхөн зураг ба ихшиг үсгээ ашиглаж өгүүлбэр зохиож унших арга барил эзэмшнэ. Сэтгэн бодох чадвар маш сайн хөгжих. Өгүүлбэр зохиох, өгүүлбэр эхлэх, төгсгөх утга учирыг мэддэг болно. Авианы задлаг нийлэг аргаар авиа таниулахад хялбар болдог. За, та бүхний харж байгаа энэ зураг болно. Зөвхөн ихшиг үсгийг ашиглаад эмээ туглаа тавилаа. Солонгоо нохоо хоёрыг гэх мэт 3-4 өгтэй өгүүлбэрийг зохиож уншиж болж байна. За, энэ багааны зургийг ажиглаараа энд уй гэсэн хос ихшгээс гадна и гэсэн урт ихшгийг эдгээр зургаас хараад нэг доор тогтоож болж байна. Практикаас харахад монгол хэлний хичээлийн зорилго нь уншиж ойлгох, бичих хоёр үйл ажиллагаанд ойролцоо хугацаа зарцуулж байж сая зорилго нь биелнэ гэдэг дүгнэлтэд хүрлээ. Яагаад гэвэл одоогийн манай улсад мөрдөгдөж байгаа сургалтын агуулгаар өгөх шалгалт шүүлгийн ихэнх даалгавар нь зөвхөн бичгээр гүйцэтгэх зориулагдсан байдаг билээ. Иймд бичвэл сургах ажлыг уншиж сургахдаа энэ чадсан хэмжээнд явуулах нь зүйтэй. Тэгээд ч эрдэмтэн мэрэгдээ манай монголчууд бичгийн хүн, номын хүн хэмээн хүндэтгэн нэрлэдэг амжилттай. Хүүхдүүд маань сургууль төгсөхдөө шалгалтаа 100% бичгээр өгнө. Гадаадын ихтэй сургууль эзэсэхдээ бас олон улсын IELTS, TOEFL-ийн шалгалт өгөхдөө ч бичгийн шалгалт өгдөг билээ. Энд сайн уншиж ойлгосны эцсийн шалгуур нь аливааг бичгээр илэрхийлэх чадвар юм а гэдгийг тодорхойлохыг хүслээ. 2017-аас 2018 оны хичээлийн жилд 40 хүүхдээ 1-р анги хүлээн авч ажилласан билээ. Амжилттай уншиж бичиж сургахын тулд олон талд үйл ажиллагаа явуулсан нь мэдээжээ. Суралцагчдын сурлагын стандартыг ахиулах, тэднийг нийтээр нь жигд амжилттай сургахын тулд эцэг эхчүүдэд дайчлан ажиллалаа. 2, 3, 4-р өдрөлүүд хурдан уншигч, алдаагүй зөв бичигтэн гэх мэт аян орнуулан ажилласан. Энэ аянд сурагчдаа 3 баг болгон зохион байгуулж, баг бүрийг эцэг эхийн төлөөллөөр өдөрдүүлэн ажиллалаа. Хурдан уншигч аяны хүрээнд минутын уншлагыг эцэг эхчүүдэд хариуцуулсан бөгөөд багшийн гол үүрэг 7 хоног тутамд 100 өгтэй А3 хэмжээтэй 3-5-ыг бэлтгэж түүнийг өртөө өчсөн хэлбэрээр өдөрт нэг сурагч 300 өг. Сүүлдээ сайн уншиж сурсны дараа өдөрт 400-500 өг уншиж байсан. Минутаар уншихад хөгөд өдөрт 30-70 өг л уншина. Энэ нь миний ажлыг үр дүнтэй болгоход гол түлхэж болсон гэж үзэж байна. Хаашаа бүрд 10 удаа минутаар уншуулж үгийн дунджаар байр эзлүүлсэн энэ ажлыг эцэг эх гардан зохион байгууллаа. Багш зөвхөн уншуулах эхийг бэлтгэж өгсөн. Сурагчдын тоогоор унших материал учруулах ажлыг эцэг эхчүүдэд хийлгэлээ. Энэ хугацаанд үгийн дундаж уншилт 14.7-аас 62.4 болж өссөн. Аяны хугацаанд 100 өгтэй А3 хэмжээтэй унших сэдв 180 ширхэг, А4 хэмжээтэй унших материал 3200 ширхэг бэлтгэж уншуулсан байна. Энэ нь бага төв биш ээ. Энэ хэмжээгээр үр дүнтэй үйл ажиллагаа болсон гэдэгт эргэлзэхгүй байна. Ерөнхийдөө уншсан эхээс 25-аас 35 минуттай сургах цээж бичгийг өдөр бүр хийлэгдэг. 7 хоногт нэг л удаа шалгах цээж бичиг. Алдаагүй бичлэл сургахын тулд хүн төгсийг нөлөөлнө. Нөлөөлөхдөө хүн төгсийг өөрөөр нь үеэр олон дахин хэлүүлэх, утгыг тайлбарлах,
холбоо өгөөсгөх, өгүүлбэр зохиолгох зэргээр өөрт нь хоногшуулдаг. Түүнчлэн бүх күйтээр минь, чин, маань, буюу, юм, юу, хоёр, хоёулаа, оюун гэх мэт яагийн төрлийн үсэгтэй шаардлагатай үгс асуух өгүүлбэрийг бичиж сургадаг. Дэвтрийг тогтмол засах нь сурагч эцэгчүүдэд цааш ажиллах маш том түлхэж болдог давуу талтай багш эцэг эхийг олгож өгдөг. Гэрийн даалгаврыг тусгаалan цаг гаргаж шалгадаггүй. Даалгавар хийсэн нэвтэ дээр нь шалгалтаа авдаг тул даалгавраа тогтмол хийж бичдэг. Сайн уншиж бичиж сурах нь бусад хичээлдээ амжилттай суралцах их суурь болох учраас энэ талдаар илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Амжилттай бичиж уншиж сурсан хүүхэд л өгүүлбэртэй бодлого бодох, бусад төрлийн дасгал даалгаврыг ойлгож гүйцэтгэх тал дээр бусад хүүхдээс давуу байгаа нь олон үеийн ажиллагаанаас тодорхой харагддаг. Эцэст нь дүгнэж хэлэхэд 6 настай хүүхдийн амжилттай уншиж бичиж сургахын тулд бэлтгэл ажлыг хангах нь хамгаас чухлаа. Сурагчдын эцэг эхийг сэтгэл зүй сургалтанд бэлтгэх, сургалтын материалын орчныг бий болгох, хүүхдийн сургууль бэлтгэгдсэн байдлыг судлах, багш тогтмол үйл ажиллагаатай байх, хэт хурдан биш ойлгож уншуулахад анхаарах, минут жигд 50-аас 80 үг уншдаг болгох зэрэг орно. За ингээд бүгдээрээ номын цонхоор ертөнцийг харцгаая. Баярлалаа.